болохоор бүгд иргэний хэрэгцээ иргэний хэрэгцээ бодлого бодох аргачлал гэдэг хүрээнд бол бидний хичээл бол явагдахаар байгаа. За ер нь яг яагаад бодлого бодох аргачлал гэдэг зүйл байгаа. Тэг яагаад бид нар энэний дагуу бодох ёстой вэ? Тэгээд яг энэ бодлого бодох үедээ бид нар юуг анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр нэг товчхон ингээд тайлбар өгөх гэж байгаа. За бодлого бодохын үед гэх юм бол нөгөө биднээс асуулт маань гэдэг юм уу нээлттэй өгөгдчихдөг учраас бид нар заримдаа гол асуултандаа хариулахдаа буруу ч юм уу эсвэл ингээд хит хугацаатай тавьчдаад яраад зарим зүйлээ орхих магадлал ер нь бол амар их байдаг. Тийм болохоор бодлого бодох аргачлалын дагуу явчих юм бол илүү таны бодолд системтэй ойлгомжтойгоор ер нь бол тавьж өгөө тодорхой ер нь хариултаа илэрхийлэх боломжийг бол олгож байгаа. Тийм учраас бүгдээрээ заавалжгүй ер нь бодлого бодох аргачлалын дагуу хийчихвэл таны бодлогыг уншиж байгаа хүнд амар ойлгомжтой. Нөгөө талаараа таны үед бас өөрийнхөө бүрэн дүрэн хариултаа өгөх боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. Сайн сонсогдохгүй байх ээ. Ярина. За ярианаас гацаад байна. Та өөрийнхөө юуг асуух зэрэг давхар. За тэгвэл би үзүү за яран сонсогдохгүй жоохон цаан сонсогдох юм бол. За одоо ярил яаж юм? Түрүүн зүгээр байсан. Одоо зүгээр юм уу? Зүгээр ээ. За харин ч хөвчтэй байгаад юу ачих шиг боллоо. За тэгэхээр бодлого саяны өмнө тайлбарсан зүйлүүдийг ер нь та хэд мэн сонсож чадсан уу? Эсвэл би дахиад ихнээс нь юу ах уу? Дахиад ярих уу? За тэгвэл асуулт авах бол юу ач дүү? Бодлого бодох аргачлалын үед бүгдээрээ ер нь бодлогоо бодохдоо бодлогын шалгалт өгөхдөө яг юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар нь багахан типүүд өгөхийг зорж байгаа. За бидний хамгийн чухал зүйл болохоор бодлогын нөхцөлийг уншиж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт нийтлэг алддаг алдаа юу вэ гэхээр бодлогын нөхцөлд маань асуултаас гадна өгөгдлүүд ингээд хэрэгтэй хэрэггүй хамааралтай хамааралгүй ингээд бага өгөгдлүүд ер нь бол өгчдөг. Тэгэхээр асуултандаа хариулахын тулд бүгдээрээ нэгдүгээр амийн төрүүлж бол бодлогын нөхцөлөө давтан унших шаардлагатай буюу бодлогын нөхцөлөө амар сайн ойлгох шаардлагатай. За хаана хэний хооронд ямар гэрээ байгуулагдаад тэгээ төлбөр өгсөн юм уу өгөөгүй юм уу өгөөгүй бол яг ямар тайлбар байгаа ч гэдэг юм уу тий. Тэр өгөгдлүүдээ ер нь амар сайн уншиж ойлгох бол шаардлагатай. За түрүүн дурдсанчлан ер нь бодлогын нөхцөлдөө та хэдийн маань толгойг эргүүлэх зорилгоор ер нь албаар зохиож байгаа хүмүүс маань ач холбогдолтой болоод ач холбогдолгүй нөхцлүүд яг ингээд амар их оруулцдаг. Тэгэхээр бодлогоо нөхцлөө уншаад тэгээ тэрэн дээрээс ач холбогдолтой нөхцлөө та өөрсдөө ингээд тодорхойлох шаардлагатай. Мик аачгүй босд мэ? За дараагийн чухал асуулт анхаарах зүйл маань юу вэ гэхээр за бодлогын нөхцөл дээр яг ямар асуулт тавигдсан байгаа вэ гэдэг өөрөө амар чухал. Тэгэхээр нөгөө яг асуусан асуултын хүрээнд л бид нар хариултаа өгөх ёстой. Тэрнээс асуултанд дурддаггүй зүйл дээр дүгнэлт өгөөд ч юм уу те илүү тэгж хариулж явах шаардлагагүй гэсэн үг. Тэгээд сая 14-ний шалгалтын дээр жишээлх юм бол хүмүүсийн бодолтыг ингээд хараад үзэхээр асуултаасаа ингээд гайдсан ч гэх юм уу те асуугаагүй байгаа зүйл дээр ингээд хит их дүгнэлт өгөөд тэрэн дээр ингээд ач холбогдол өгөөд ингээд эцсийн шийдвэр гэх юм уу дүгнэлт бодлогын хариугаа гаргасан кейсүүд бас байсан. Тэгэхээр бүгд яг бодлогын үед яг ямар асуулт тавигдчих чинь тэрийг амар сайн анхаарах шаардлагатай байгаа. За нийтлэг гэх юм бол ерөнхий болоод ийм тодорхой буюу яг энэ хүн тэрнээс нэм шаардах хэрэгтэй юу гэдэг асуултууд бол дийлэнхтэй бол орж ирдэг. За энэ төрлийн асуултын үед бид нар яаж хариулах ёстой гэдэг вэ гэхээр яг тухайн асуултын дагуу зөвхөн асуултандаа л хариулах шаардлагатай. За тэрнээс иш нөгөө нэг бодлогын нөхцөлд өгөгдөөгүй зүйлийг
За ийм л байх байсан бах ч юм уу те, өөрийнх нь дотоод итгэл үнэмшлэр фактыг бий болгож ерөөсөө хариулт болон асуултанд бол өгч бол явахгүй байгаа. За дараагийн асуултын төрөл нь юу вэ гэхээр ерөнхий асуулт буюу хууль зүйн дүгнэлт тийм үү гэдэг том асуулт болж тавигдчихдаг. Тэгэхээр энэ асуултын үед тэгвэл бид нар яаж хариулах ёстой вэ гэхээр нэгдүгээр бодлогын бүх нөхцөл амар сайн ойлгох ёстой. Хин хинээс юуг шаардаж болох уу гэдгээ бүх одоо юу гэдгийг өгөгдөл дээр байгаа зүйлүүд дээр дүгнэлт хийж явах зайлшгүй шаардлага гарна гэсэн. Зөвхөн шаардах хэрэгтэй юу гэдэг үгээр зогсохгүй, магадгүй бодлогын нөхцөлд чинь процесс хуультай холбоотой асуулт өгөгдсөн байвал тэрийг ингэж дэлгэрүүлээд процессын хувьд бол ингэж тайлбар гаргах ч юм уу те. Нотлох хариултыг ингэж гаргаж өгвөл энэ ингээ бэж болохоор байна ч тийм үү. Тиймэрхүү байдлаар өгөгдөл асуултандаа баригдлахгүйгээр өгөгдөл дээр юу өгсөн байна тэрийг бүх талаас нь бүх хууль зүйн үндэслэл бүх зүйлийн ер нь шалгана гэсэн. За бодлого бодох үедээ та хэд маань бодлогын өгөгдлөөсөө болон асуултаасаа яг хинээс юуны дагуу буюу яг ямар хууль зүйн үндэслэлээр шаардах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох бол зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй нөгөө наан нь яг ямар үндэслэлээр шаардаад байгаагаа ерөөсөө бичээгүй байж иж баахан дүгнэлт өгж өгчсэн хамгийн сүүлд нь төгсгөлд нь иргэний хуулийн 243-ийн 1-ийн дагуу шаардах хэрэгтэй байна гэд шууд бичих нь өөрөө буруу болчиход байгаа гэсэн. Анханасаа та нөгөө хууль зүйн үндэслэлээ буюу зүйлчлэлээ тодорхой бичээд тэрнийхэн дагуу яг бодлогын нөхцөлд чинь өгөгдсөн зүйл өөрөө тэр шаардлагуудыг хангаж гин үү үгүй юу гэдэг дээрээ алхамаар ингэж дүгнэлтүүдээ өгөөд хамгийн сүүлд нь бол эцсийн буюу ерөнхий дүгнэлтээ бол та бичнэ гэсэн. За бодлогын хувьд маш их өгөгдлүүд байдаг учраас ач холбогдолтой нөхцөлөө тодорхойлоод та хэд мэн магадгүй нэг цаас авч ирж байгаа л тий. Цаанаасаа угаасаа цаас өгчих байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээрээ ингээд зураглал ингээ хийгээд авчих юм бол амар ойлгомжтой болчдөг. Тэгэхгүй нөгөө зураглал хийхгүй дахин ингээ өгөгдлөө ингээ хараад ахаар магадгүй дунд нь цаг алдах, төөр өгч гэдэг юм уу тий. Тэмхүү асуудлууд үүсгээд байдаг байгаа. За дараагийн чухал зүйл анхаарах зүйл бол мэдээж бид нарт хууль тогтоомжийн хэрэглээ буюу хууль тогтоомжийн хэр үн тодорхойлж чадчихээн тэрэн дээр хэр их дүгнэлтийг зөв хийж чадчихээн гэдгийг чинь шалгах байгаа. Тэгэхээр хэрэглэгдэх хууль тогтоомжийн үндэслэлүүдэд та хэд мэн бол наривчилсан болоод за сүүлийн жилүүдэд гэх юм бол 18 оноос 20 он хүртэл бол дийлэнхтэй ингээд банкны зээлтэй холбоотой бодлогод иржсэн байхгүй иргэний эрх зүйн бодлого дээр. Тэгэхээр тэр тохиолдолд бол бид зөвхөн иргэний хуулиас гадна яг тухайн салбарыг зохицуулж байгаа наривчилсан хууль тогтоомжийн үндэслэлүүдийг бол амар сайн гаргаж ирэх ёстой. Тэрнтэй холбоотой хэрвээ үйл хөдлөх хөрөнгө байх юм бол үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, иргэний хууль, банкны тухай хууль ч гэдэг юм уу те. Тэгээд холбоотой хэрэглэгдэх эрх зүйн үндэслэлээ бүгднийг маш сайн гаргаад тодорхойлоод болж өгвөл эхлээд бодолтой бодхоос өмнө өөртөө ингээд тэмдэглэл үлдчихэд тэрнийхэн дараалалаараа ингээд шалгаад хооронд нь холбоод явбал их зүгээр болдог. За нөгөө талаар бүгдээрийн нэг энэ аргачлал гэдэг байгаа зүйл маань яг нэг амар тийм таныг ингээд бодлого бодоод оноонд нь ингээд амар өндөр оноо өгөхөд зорилготой гэдэг бол биш. Эсвэргээрээ зөвхөн таныг яг энэ бодолтой гаргахын тулд тухайн хууль зүйн дүгнэлтүүдийг хийхэд чинь аль нэг нөхцөл ч юм уу өгөгдөл асуултаасаа халихгүйгээр системтэйгээр шалгахад чинь л туслаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бүгдээрээ ер нь яг ерөнхий ингээд нийтлэг байдаг бодлого бодох аргачлалын талаар бол орно. Гэхдээ энүүгээр баригдахгүйгээр ерөнхий иймэрхүү системийн дагуу та нар яг ер нь юуг шалгацсан байх ёстой вэ гэдэг талаар нь л ойлгож байгаа гэсэн. За шаардлага эрхийн үндэслэлийг болохоор дараах үндэслэлүүдээр ер нь бол бүлэглээд бид нэг ингээд шаардлага эрхийг шалгадаг аргачлалууд бол байдаг. За жишээлх юм бол талуудын хооронд гэрээ байгуулагдсан бол гэрээнээс үүдэлтэй шаардлага эрхүүдээ бол бид шалгана. За дараагийнхаа хувьд болохоор гэрээтэй төстэй харилцаанаас үүсэх шаардлага эрхүүд буюу өөрийн эрх зүй орж ирж болж байна. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх.
За бүрэн ирэхгүй төлөөлөгчийн хэсэг шаардлага гаргах, гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүрэгтэй холбоотой зэрэг ийм шаардах хэрэгүүдийн бүлэглээд шалгадаг аргачлал нь бас нэг арай жоохон өөр байдаг гэсэн. За дараагийн үед гэх юм бол өмчийн эрх зай харилцаа. За энэ нь болохоор хөдлөх болоод үйл хөдлөх хөрөнгө, эзэмшил хэрхэн яаж шилжиж байгаа. За тэр өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд ямар шаардлага хэрэгүүдийг ямар үндслэлээр яаж шаардах вэ, гаргах вэ, яаж шалгах вэ гэдгийг ер нь бол ордог. За үндслэлгүйгээр хөрөнгөчих буюу за бид нар талуудын хооронд өөрөө үүсэхгүй байхад чинь төлбөр шилжүүлдэг ч юм уу тий. Эсвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ хилцэл өөр өвчин төгөлдөр бос байгаа тохиолдолд тэгвэл өгсөн мөнгөө ч юм уу гэрийн тэр зүйлээ яаж шаардах вэ гэдэг дээр бол ер нь үндслэлгүйгээр хөрөнгөчтэй холбоотой шаардах эрхийн буюу Иргэний хуулийн 242.3-ыг бол 492-93-ыг ер нь бол ийм хэсгээр бол шалгаад явдаг байгаа. За дараагийн англи нь болохоор гим хороос үүдэлтэй шаардах эрхүүд байна уу? Буюу гэрээтэй холбоогүй бусдын болгоомж санаатай болон болгоомжгүй үйлдэлийн улмаас гим хор учирсантай холбоотой шаардах эрхүүдийн талаар бол үздэгэ гэсэн. За өнөөдөр бид нарт ингээд цаг байгаа учраас яг гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хувьд бол бид нар яг ямар аргачлалаар яаж явах вэ? Бодлого бодох уу? За өмнөх шалгалтын хувьд бол кейсэн дээр бид нар яг ямар хувь байдлаар бодлого бодоод дүгнэлтээ гаргах ёстой байсан бэ гэдэг дээр ярилцахаар байгаа. За гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хувьд бол бид нар үндсэндээ энэ 3 буюу за нэгтгэн шаардах эрх үүссэх, за гэрээ дуусгар болсон эсэх, за тухайн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх гэсэн 3 асуултанд хариулах байдлаар бол хууль зүйн дүгнэлтээ, сонгосон хуулийн хэрэглээ хуулиа бодлогын нөхцөлтөөгөө уялдуулаад дүгнэлт хийх замаар бол шаардах эрхийн үндслэлийг тодорхойлж эцсийн дүгнэлтээ бол хийхээр байгаа. За тухайн этгээд хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг шаардах байгаа бол гэрээ байгуулагдсан эсхийг бол бид нэн тэргуунд бол шалгах шаардлагатай. За гэрээ тэгвэл ямар тохиолдолд байгуулагддаг вэ гэхээр Иргэний хуулийн 40-р зүйлс заасны дагуу талуудын хооронд эрх үүрэг үүсгэх тий холбоотойгоор гэрээлцэл байгуулагдаж байгаа учраас өөрөө энийг гэрээ гэдэг нь бол өөрөө хэлцлийн нэг төрлөө. За гэрээний хувьд гэх юм бол бид нар яг талуудын бодлогын нөхцөлөөр өгөгдсөн байгаа талуудын хүсэл зорилго юу юм? За тохиролцоо буюу хин нь ямар гэрээний санал гаргаад за магадгүй саналын дуудлага гаргасан бол тэрийг хэрхэн яаж хүлээж авч байгаа. За энэ хоёрын хооронд байгуулагдаж байгаа тэр тохиролцоо буюу гэрээмэн тэгвэл тусгай ангид заасан яг ямар гэрээний төрөл юм бэ гэдгийг тодорхойлж гаргах хэрэгтэй гэсэн. За тэрний үндсэн дээр бол гэрээнийхэн яг гол шаардах эрхийн үндслэлийг гаргах буюу за худалдаа авах гэрээ байлаа гэж бодоход бид нар 243 ч гэдэг юм уу те. За худалдаа авах гэрээний хувьд гэрээний санал нь за нэг талаас худалдагч нь ийм зүйлийг санал болгосон, нөгөө талаас худалдаа авах чинийг авах чинь буцаагаад бараагаа шилжүүлсэн байна, төлбөрийг төлсөн байна. За энэ тохиолдолд бол яг худалдаа авах гэрээний хувьд бол өвдчихсэн нөхцлүүдээ ингээд хангахгүй байна ч гэдэм үү те. Тиймэрхүү байдлаар бүгдээрээ гэрээний үндслээ олоод өвдчихсэн нөхцлөө шалгаад тэгээд бодлогын өгөгдөлтөөгөө ер нь амар их совцонц буюу тухай бүрт ингээд дүгнэлт хийж уялдаа холбоог ингээд амар сайн тайлбарлаж гаргах хэрэгтэй байхгүй байгаа. За дараагийн үед гэх юм бол шаардах эрх үүсэх хэсэг дээр гэрээний хүчин төгөлдөр байдлыг бид нар бол шалгадаг. За гэрээний хүчин төгөлдөр байдал яагаад чухал вэ гэхээр бүгдээрээ хүчин төгөлдөр бус байх юм бол өөрөө гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн үндслэл хэсгээр бол шалгах бол аргачлалын дагуу бол шалгах боломжгүй. Нөгөө талаасаа гэрээ дуусгар хүчин төгөлдөр бус байх юм бол өмнө нь дурдсанчлан үндслэгүүгээр хөрөнгөжих гэдэг зүйлээр бид нар өөр шаардах эрхээр ингээд шалгаад явцдаг учраас за яг одоо дүгнэлт хийх гэдэг байгаа гэрээ чи өөр хүчин төгөлдөр байгаа мó үгүй мүү гэдэг амар сайн тодорхойлох шаардлагатай гэсэн. За талуудын хооронд байгуулагдаж байгаа гэрээ маань бодлогын нөхцөлтөөр яг хүчин төгөлдөр бус байж болох нөхцлүүд байна уу гэдгийг та өөрөө шалгах гэсэн үг байхгүй юу? За магадгүй юу гэдгийг тэрийг хуурам эхлэх замаар ч юм уу те эсвэл ингээд андуураад
агуулгын буруу ойлгоод гэрээ байгууллаад явцсан байдаг гэдэг өгсөн байвал та 56-аас 60 дахь заасан хүнслэлүүд яг байна уу? Хүчин төгөлдөр бусад тооцох хүнслэл байна уу? Талуудын хооронд дүр үзүүлсэн хэлцэл ч гэдэг юм уу те? Эсвэл хууль заасан бичгээр байгуулах ёстой хэлцлийг амаар байгуулсан гэд явсан байна уу, үгүй байна уу гэдгийг өгдөлтөөгөө амарсан үйж холбоод хүчин төгөлдөр бусад тооцох болоод хүчин төгөлдөр бус хэлцэл байна уу гэдгийг амар сайн шалгах шаардлагатай гэсэн. За шаардлага эрхийн хувьд бол эдгээр гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх хоёрыг шалгахад хэрвээ ямар нэгэн нөгөө хүчин төгөлдөр бусад тооцох хүнслэл байхгүй байна гэж үзэх юм бол дараагийн алхам буюу гэрээ дуусгар болсон хэсгийг бол бүгдээрээ шалгаж явахаар байгаа. За гэрээ дуусгар болсон хэсгийг бол ерөнхийдөө иргэний хуулийн 236-аас 240 дахь зохицуулалтаар бол зохицуулсан байгаа. За түүнчлэн яг тусгай анги дээр нь магадгүй нөгөө яг гэрээний төрөл ч гэх юм уу тий онцлогоос нь хамаарат дуусгар болох хүнслэлийг бас тоочны бас дурдаад өгсөн байх боломжтой. Тэгэхээр бүгдээрээ яг бодлогын нөхцлөөс үүрэг дуусгар болсон нөхцөл байна уугүй юу гэдгийг бол шалгана гэсэн үг байна. За ямар тохиолдолд гэрээ дуусгар болж болох вэ гэхээр үүрэг гүйцэтгэснээ дуусгар болох. За хадгалтад шилжүүлэхээр дуусгар болж болно. За харилцан шаардлага бүхий үүргийг бол тохиролцоод дуусгар болох буюу бас үүргийг солих боломжтой байгаа. За үрийг хүчингү болгох болоод хууль заасан бусад үндслэлээр дуусгар болгох нөхцөл байна уу үгүй юу гэдгийг бол тухай бүр дээр нь зайлшгүй шалгах шаардлагатай. За бодлогын нөхцөл дээр чинь магадгүй ингээд дуусгар болохтой холбоотой өгөгдөл өгөөгүй байвал таад маань яг иргэний хуулийн 236-аас 40-д бол заасан дуусгар болох үндслэл байхгүй байна ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар бол тухай бодлогын нөхцөл гингэж өгөгдсөн байна. За яг одоо ингээд шалгаад үзэхээр иргэний хуулийн тэдийн заасан үдшсэн нөхцөл ч гэдэг юм уу гэрээ дуусгар болох үндслэл өөрөө байхгүй байна гэж үзүүлдэг дүгнэлтээ явцын дүгнэлтээ ингээд богинохоо ингээ хийгээд явчих болно гэсэн байна. За гэрээ дуусгар болоогүй байгаа тохиолдолд тухайн шаардлага эрхийг өөрөө хэрэгжүүлэх боломжтой юу гэдгийг бид нар шалгана. За ямар тохиолдолд хэрэгжүүлж болохгүй вэ гэхээр нөгөө тал чинь гэрээнээсээ татгалцсан эсвэл гэрээ цуцлахж байгаа. За эсвэл ингээд саатуулах эрхийг хэрэгжүүлж байгаа. Магадгүй хөө хэлцэх хугацаа дууссан байгаа тохиолдолд бол бид нар хэдий гэрээ дуусгар болоогүй байсан ч гэсэн шаардлага гаргах хугацаа энэ төр тусчвал хэрэгжүүлэх боломж ерөөсөй байхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр холбогдох одоо дурдсан байгаа. Энэ хуулийн зохицуултуудыг бол бүгднийг ингээд шалгаад явахаар байна гэсэн. За өнгөрсөн шалгалтын дээр болохоор бүгдээрээ яг ийм кейс дээр бол ажилласан байгаа. За Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах за нэгэн байрны барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр иргэн осор өөрийн танил ядамтай 2023 оны 9 сарын 29-ны өдөр бол зураг төсөл худалдаа авах гэрээг бол бичгээр бол байгуулсан. За гэрээндээ бол худалдагч нь ядам худалдаа авагч нь осор гэж нэрлсэн бөгөөд осор барилгын зураг төсөл хийхтэй холбоотой баримтчгийг бүрдүүлэх. За барилгын өргөтгөлийн зардалт бол 60 сая төгрөг гаргах. За ядам болохоор нийслэлийн хот төлөлтийн ерөнхий газар болоод цөөх мэргэжлийн энэлтийн байгууллагуудаас бол барилгын өргөтгөлийн ажил хийх зөвшөөрлийг бол авахар бол тохирсон. За өргөтгөлийг ашиглалтанд оруулсны дараа бол талууд бол хамтран ажиллахаар бол байсан байна. Осрын хувьд гэх юм бол зураг төсөл гүйцэтгэх ажлыг Баян гэдэг компаниар бол хийлгэж байгаа. За зураг төслийн ажилд бол 10 сая төгрөг. Тэгээд барилгыг эхлүүлэх зорилгоор бол 25 сая төгрөг буюу нийтдээ 35 сая төгрөгийг бол ядамд өгсөн. Гэхдээ тухайн байрны барилгыг эхлүүлэхэд бол байрны оршин суугчдын эсэргүүцэлтэй бол 1 жилийн хугацаанд бол тулгарсан гэдг өгдлөгчээ. За осор болохоор ядмыг гэрээн цас үүргээ биелүүлээгүй гэж үзээд гэрээнээс татгалзаад за зураг төслийн гаргасан 10 сая төгрөг болоод барилгын ажлыг эхлүүлэхтэй холбоотой 25 сая төгрөг. За нийтдээ 35 сая төгрөгийг бол ядмаас гаргуулахаар шүүхэд бол хандсан байна. За ядам шүүхэд гаргасан хариу тайлбартаа зөвшөөрөл авахд бол 6 сарын хугацаа зарцуулсан. За мөн санхүүгийн хувьд гэх юм бол 10 сая төгрөгийг бол зарцуулсан гэдэг тайлбар өгсөн байна.
бие даасан шаардлага гаргаагүй 3 дахь читгэд буюу зураг төслийн үйл ажиллагааг эрхэлсэн Баян гэдэг хийгээ компанийн хувьд бол зураг төсөл боловсруулахад бол 10 сая төгрөгийг бол авсан гэдгийг бол тайлбарсан байна. За бодлогын асуулт болохоор Осор ядмаас зураг төслийн ажилд 10 сая төгрөг, барилгын ажлын 25 сая төгрөг, нийтдээ 35 сая төгрөгийг шатах хэрэгтэй юу гэдэг асуулт бол өгөгдсөн байна гэсэн. За энэ бодлогын хувьд гэх юм бол бүгдээрээ түрүүн ярьсан дээ асуултын хувьд ингээ хоёр төрлийн асуулт байдаг. Нэг нь тодорхой буюу хин нэгнээс тийм зүйлийг шаардах хэрэгтэй юу гэж шууд асууж байгаа гэсэн. За манай өнөөдрийн энэ бодлогын хувьд гэх юм бол асуулт нь тодорхой асуулт буюу шаардах хэрэгтэй юу гэдэг асуулт тавигдсан. Тэгэхээр хууль зүйн дүгнэлт хийнү гэдэг асуулт тавигдаагүй учраас бүгдээрээ бодлогын бүх нөхцлүүд дээр бүгдэнд нь ач холбогдол өгч явах бол шаардлага байхгүй. За тэр ялангуяа шүүхэд хандсан, за хариу тайлбартай тэгж тайлбарсан байна. Шаардлага гаргаагүй 3 дахь читгээд хариу тайлбар ингэж гаргасан байна гэдэг дээр буюу процесс хуулийг бол энэ дээр амар деталь оруулж ирээд ч юм уу те тэрэнд ингээд хариулт өгөх гээд байх. Шаардлага бол байхгүй гэсэн үг. За биднэрт энэ бодлогын үед одоогийн байдлаар яг юу ач холбогдолтой нөхцлүүд байгаа вэ гэхээр за барилгын ажил хийж гүйцэтгэхээр Осор ядам 2 худалдаа авах гэрээ байгуулсан юм байна. За энэ гэрээний дагуу бол Осор барилгын зураг төслийн баримт бичгийг бүрдүүлэх. За өргөтгөлийн зардалт нь бол 60 сая төгрөг гаргах юм байна. Ядам энэ нэр бүхийн төрийн байгууллагуудаас бол барилгын өргөтгөлийн ажил хийх зөвшөөрлийг аваад хамтарч ажиллах юм байна. За санхүүгийн хувьд гэх юм бол төлбөр тооцоо талдаа зураг төсөл боловсруулах ажлын хувьд бол бид нар 10 сая төгрөг ядамд өгсөн байгаа юм байна. За барилгын ажилтай холбоотойгоор 25 сая төгрөг ядамд бол өгсөн байна. За ядам болохоор тухайн байрыг оршин суугчдын эсрэг үйлчлэлтэд тулгарсан нэг жилийн хугацаанд ер нь бол тулгаж явсан гэдэг нөхцөл байна. За ядмын шүүхэд гаргасан хариу тайлбарыг харах юм бол зөвшөөрөл авахд 6 сарын хугацаанд зарцуулсан 10 сая төгрөгийг бол зарцуулсан гэж байгаа. Тэгэхээр энэ нөхцлөөс үзэх юм бол анх тохирсон барилгын ажлын зөвшөөрлийг бол одоогоор бол ядам авчихсан байгаа. Баян ХКК-та байгуул тайлбарыг үзэх юм бол зураг төслийн ажил бол аль хэдийнэ боловсруулагдаад гарчихсан гэдэг дүгнэлт байна. Гол ач холбогдолтой нөхцлүүд байна гэсэн. За энэ бодлогын үед бол одоо бүгдээрээ саяны аргачлалын дагуу ерөнхийдөө бодох гээд үзье. За нэгт нь болохоор бүгдээрээ гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн хувьд бол шаардах эрх үүссэн эсхийг бол тодорхойлдог. За ингэхдээ бүгдээрээ тухай бүрт нь бас ингээд дүгнэлт хийгээд шууд нөгөө нэг Осор ядмаас Эрдэнэ үеийн 243-ийн 1-ийн дагуу шаардна гэдэг үгийг ерөөсөө бичиж болохгүй гэсэн. Яагаад тэгэхээр одоохондоо яг бид нар ингээд яг шаардах эрхийн үндэслэл нь яг зөв үү үгүй юу? Шаардах эрх нь яг үүссэн юм уу үгүй юм уу? Гэрээ маань байгаа илүү өвчин төгөлдөр мөн билүү гэдгийг одоогоор шалгаж үзээгүй байгаа учраас шууд эцсийн ингээд дүгнэлтээ ингээд бичиж болохгүй. Тийм учраас Осор ядмаас зураг төслийн ажилд яг юунд хэдийг авах гээд байгаа гэдгийг ингээд амар тус бүрд нь ингээд бас салгаад биччихвэл зүгээр. Өөрөөр хэлбэл зураг төслийн ажилд 10 сая, барилгын ажилд 25 сая төгрөгийг тэгэхгүй ингээд зарим хүмүүсийн хувьд бол бодлогын нөгөөд өгдсөн юм чинь гингүүтээ шууд 35 сая төгрөг гээд ингээд явчих гээд байдаг. Гэтэл магадгүй тайлбараар нь 10 сая нь үнэхээр өгөөгүй байвал яах юм те. Тэгэхээр таны шаардах хэрэг 35 сая төгрөгийг шаардах хэрэгтэй биш. 20 саяг ч юм уу шаардах хэрэгтэй болчих шүү дээ. Тийм учраас яг бодлогын нөхцөлд чинь өгөгдсөн байгаа. Зураг төслийн ажилд яг хэдийг шаардаад байгаа. За барилгын ажилд нь яг хэдийг шаардаад байгаа гэдгийг тус бүрт нь бичээд хуулийнхаа хэрэглэгдэх хуулиа бол оруулаад за энэний дагуу бол шаардах хэрэгтэй байж болох юм аа гэд бичнэ гэсэн. За шаардах хэрэг үүссэн эсхийг шалгахын тулд бол талуудын хооронд бол гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Тэгэхээр гэрээ байгуулагдсан эсхийг шалгаж үзье гэдэг ерөнхий нөгөө дараа бодлогынхон аргачлалтай холбох тийм үйлбэрүүдээр ер нь бол тухай бүрт ингээ хийгээд явчихвал зүгээр. Тэгэхгүй нөгөө гинт гэрээ байгуулагдсан эсэх гээд гараад ирэхэд жоохон уян хатан биш гэх юм уу? Тийм болчих гээд байдаг. За
Гэрээ байгууллагч зэсгийг бол шалгахтаа бүгдээрээ аль болох юу шалгана? 41, 39, тэгээд 195, 96 буюу талуутай орнд байгуулагчаа гэрээний саналыг хүлээн зөвшөөрч байгаа байдал, тэгээд гэрээ байгуулагдсанд гэж тооцох үндслүүдийг бол шалгана. За нэмэх нь бол бүгдээрээ тусгай ангид заасан тухайн яг гэрээний үндсэн урьдчилсан нөхцөл хангагдж байгаа мó үгүй мүү? Онолын үед бол яг ийм төрлийн гэрээний онцлог нь юу байдгийг, яг тэр онцлогоо хангаж чадчихна уу үгүй юу гэдгийг бол бүгдээр энэ хэсэгт дүгнэж бичих шаардлагатай гэсэн. За эхлээд бүгдээрээ худалдаа авах гэрээг бичгээр байгуулсан гэдэг үг өгөгдсөн байсан учраас 243-ыг шалгаад үзье гэж байгаа. За 243 буюу худалдаа авах гэрээний хувьд бол нэг талаас бит байдлын доголдолгүй, за эрхийн зөрчилгүй хөрөнгө болоо түүнтэй холбоотой баримт бичгийг бол өмчлөлтөөр шилжүүлнэ. За нөгөө талаасаа бол харилцан тохиолдсон үнийг төлөх үүргийг бол хүлээдэг. За бодлогын төслөөс үзэх юм бол энэ барилгын өргөтгөл хийх ажлыг бол гүйцэтгэх гэхээр энэ хоёрын хооронд бол худалдаа авах гэрээ байгуулсан гэж байгаа. За тэгсэн хэрнээ талуудын үүргийг аваад үзэх юм бол хэн ямар үүрэгт оролцох гэдэг байгаа вэ гэхэд тусрын үед бол илүү зурцал боловсруулах, барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичиг, зардлыг бол гаргая гэдэг үр хүлээж байгаа. За ядмын үед болохоор эрх төрийн байгууллагаас бол зөвшөөрлийг авъя. За өргөтгөлийг ашиглалтанд оруулсны дараа бол хамтдаж ажиллана гэдэг нөхцөлийг бол тохирсон байна. Тэгэхээр худалдаа авах буюу эртний үеийн 243-ийн 1-ийн шаардлагын үндэслэлийн урьдчилсан нөхцөл юу вэ гэхээр худалдагч нь бол тодорхой тийм бит байдлын болоод эрхийн зөрчилгүй хөрөнгийг бол шилжүүлэх хэрэгтэй байдаг. Яг манай тохиолдолд ингээд аваад үзэх юм бол энэ дээр ерөөсөө ингээд шилжүүлэх хөрөнгө гэж бол байхгүй. За байж болох нэг зүйл нь юу вэ гэхээр өргөтгөлийн ажил хийх, ажил гүйцэтгэх ажил юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нэг талаас хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас үннийг төлөхтэй холбоотой харилцаа энд байхгүй учраас хэдийгээр гэрээний хувьд бол худалдаа авах гэрээ байгуулсан гэж өгөгдсөн ч гэсэн бүгдээрээ гэрээний нэршлээсээ үл хамааран яг тухайн гэрээ яг өгөгдөлтөөр чинь ямар өгөгдөл байгаа. За тэр өгөгдөл өөрөө аль гэрээний агуулгыг ингээд агуулж байна гэдгийг амар сайн тайлбарлах замаар бүгдээрээ энэ хэсэгт бол дүгнэлтээ хийнэ гэсэн. За бодлогын нөхцлөөс үзэх юм бол яг хөрөнгө шилжүүлээд буцааж төлбөр төлж байгаа харилцаа бол байхгүй. Тэгэхээр эртний үеийн 243-ийн 1 заасны дагуу худалдаа авах гэрээний дагуу шаардлагыг бол хэрэгжүүлэх боломж бол байхгүй. За бодлогын нөхцөлийг өгөгдлийг уншаад за түнчлэн гол нөхцлүүдийг ингээд эцлийн ингээд тайлбарлах замаар явах юм бол энэ хоёр маань өөрөө хамтран ажиллах гэж байгаа. Хамтын зорилгыг биелүүлэх буюу нэг байрны өргөтгөлийн ажлыг барьж ашиглалтанд оруулах гэж байгаа. За түүний дараа хамтран ажиллаад үйл ажиллагаа явуулаад ашиг олох зорилготой байгаа гэж дүгнэж болно. Тэгэхээр энэ бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөрөө иргэний үеийн 39-ийн 1, 195-ийн 1, 196-гийн 1 болоод тусгай ангид заасан 476-гийн 1 дэх хэсэг заасны дагуу хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж болохоор байна. За бодлого бодсон хүмүүсийн ингээд ажлыг ингээд засаад явж байхад зарим хүмүүсийн хувьд гэх юм бол 243-аар бол шаардлага хэрэгжүүлээд шалгасан кейс байсан. За зарим хүмүүс болохоор өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байгаа гэдэг дээр бол илүү ингээд фокуслаад ажил гүйцэтгэх гэрээ байна гэдэг байдлаар дүгнээд тэр үндслээ шалгаад явсан байсан. За хэрвээ та бүгд ингээд үнэхээр ингээд энэ дээр хэрэгжилж байгаа бол худалдаа авах гэрээний онцлог нь юу вэ? Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь юу вэ? Ажил гүйцэтгэх гэрээний гэх юм бол илүү ажил нэг талаас ажлын үр дүн гаргах, нөгөө талаас нь төлбөрийг төлөхтэй холбоотой байгаа. Гэтэл бодлогын нөхцөл дээр бол яг нь барилгын ажил гүйцэтгэхээр ингэж тохирсон гэж орсон байгаа ч гэсэн эргээд энэ ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, ажлын үр дүнд нь хөлс төлөх ч гэдэм үү тиймэрхүү агуулга ерөөсө тусгагдаагүй байгаа учраас бол яг энд ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол байхгүй. Илүү талууд хамтаж ажиллах гэж байгаа юм байна. Нэг талаас тусгай зөвшөөрөлч гэдэм үү зөвшөөрөл авахтай барилгын ажлыг эхлүүлэх ажлыг ядам хийх юм байна. Осрын үед бол санхүүжилтийг гаргах юм байна гэдэг өнцгөөс нь хараад
хамтран ажиллах гэрээч гэдэг юм уу те. Өөр тусгай ангид заасан аль төрлийн гэрээний онцлогийг илүү харуулж байна. Аль гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаж ийн гэдгээ бүгдээрээ энэ хэсэгт ингээд тайлбарлаад боломжтой бол ингээд ялгаануудыг ингээд ганц хоёр өгүүлбэрээр ч юм уу те ойролцоо төрлийн гэрээнээс ялгаах юмудаа энд оруулаад өгч болно гэсэн. За хамтран ажиллах гэрээний хувьд гэх юм бол хоёр буюу түүнээс дээш итгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болоод тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран үүрэг хүлээж гэрээ бол байгуулагддаг. За энэ хүрээнд бол талуудын хооронд хураамжийн асуудал боломжтой. Тухайн хамтран ажиллах зүйлээ санхүүжүүлэх зорилгоор гэсэн. Тэр яг бодлогын нөхцлөөс үзэх юм бол магадгүй энэ хоёрын үед 60 сая төгрөгийг осор гарна гэсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг бас нэг хураамжийн төлбөр гэж бол ойлгож болно. За дээрхээс ингээд үнслээд бол талуудын хооронд одоо энэ дээр нөгөө нэг жижиг дүгнэлтүүдээ бас өгнө гэсэн багхгүй юу? Талуудын хооронд иргэн үйлийн тэдийн тэд заасны дагуу ийм онцлогтой гэрээг бодлогын нөхцөлд ингэж өгсөн учраас энэ хоёрын хооронд байгуулагдсан гэрээ бол өөрөө хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж болохоор байна. За осор ядмаас иргэн үйлийн 476-гийн нэгдэх хэсэг заасны дагуу бол 35 сая төгрөгөөр шаардах хэрэгтэй байж болох юм аа гэдгээ бас оруулаад явж байна. За дараагийн хэсэгт болохоор бүгдээр өмнө ярьсан хүчин төгөлдөр хэсгийг бол бүгдээрээ бол шалгана. За осор бол иргэний үеийн 476-ны хэсэг заасны дагуу хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлсөн мөнгө өрөнгийг шаардахын тулд бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ бол хүчин төгөлдөр байх шаардлагатай. За бодлогын нөхцлөөс үзэх юм бол хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцоолохтой холбоотой иргэний үеийн 56-аас 60 заасан нөхцөл өгдөөгүй байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзээд бүгдээрээ цаашаа явна гэсэн. За магадгүй энэ дээр түрүүнд дурдсанчлан дөрөв үзүүлэх зорилгоор хийсэн ч юм уу те эсвэл дарамт шахалтаар хийсэн хуурам хэлж хийчихсэн эсвэл агуулгын ингээ буруу ойлгож хийсэн хэлцэл байсан уугүй юу гэдэг өгөгдөл хэрвээ анханасаа байсан бол бүгдээрээ ингээд 56-аас 60 дахь хүнслийг бүгднгийн дэлгэрэнгүй ер нь бол ингээд шалгаад явна гэсэн үг. За өнөөдрийн бодлогын хувьд гэх юм бол биднэрт өгөгдөг байгаа учраас энэ нөхцөлийг хангагдсан гэж үзээд гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзье гэд цаашаа явнаа. За хоёр дахь бодлогын аргачлалын хувьд гэх юм бол бүгдээрээ гэрээ дуусгар болсон хэсгийг бол шалгахаар байгаа. За гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ өөр хүчин төгөлдөр буюу гэрээ бас дуусгар болоог байх шаардлагатай. За гэрээний дуусгар болох үндэслэл нь гэх юм бол иргэний үеийн 236-аас 240-д заасан үндэслэлүүд дээр бол дуусгар болоогүй байна. За 240 болохоор хууль буюу гэрээний үндсэн дээр өөрөө дуусгар болох гэдэг зохицуулт авахгүй юу? Тэгэхээр яг хамтран ажиллах гэрээний хувьд аваад үзэх юм бол иргэний үеийн тусгай ангид заасан 481, 82 дахь заасан үндслэлээр ер нь бол дуусгар болох боломжтой гэсэн. Тэгэхээр заавалжгүй нөгөө нэг ерөнхий анги руу очиод 236-аас 239-ийг 40-ыг шалгахаас гадна яг тусгай ангийн зохицуулт буюу 481, 82 дахь заасан үндслэл байна уугүй юу гэдгийг бид нэр шалгах шаардлагатай. За бодлогын хувьд аваад үзэх юм бол осор баян гэдэг хийхийг агаар зурцлын ажлыг бол хийлгсэн. За ингэхдээ зурцлын ажилд бол 10 сая төгрөг, за барилгыг эхлүүлэх зорилгоор 25 сая төгрөгийг бол ядамд өгсөн. Гэхдээ ядмын үед бол байрны оршин суугчдын эсэргүүцэлтэй 1 жилийн хугацаанд бол тулгараад барилгын ажлын зөвшөөрлийг авсан ч гэсэн одоогоор барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа. За үүнтэй холбоотойгоор осор бол гэрээнээс татгалзаад шүүхэд хандсан гэж байгаа. Нөхцөл өгөгдсөн байгаа. За дээрхээс үзэх юм бол талуудын хооронд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 481-ийн 4 дахь хэсэг заасны дагуу хамтын ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй.
За мөн 482-ийн 1 дэх хэсэг заасны дагуу гэрээ цэцлэхээр цэцлэн тохиолдолд бол гэрээ дуусгар болно гэдэг зохицуултууд бол байгаа. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний өрөө иргэний хуулийн 241-5 буюу 240-ыг одоо энд оруулж ирж байгаа. Яагаад гэвэл хууль болон гэрээнд заасан үндслэлээр гээд хамтран ажиллах гэрээний хувьд бол 481, 82-т бол өөр дуусгар болох үндслэлээ заасан байгаа учраас 240-ыг одоо энд гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 240-1-5, 480-1-4 болоод 482-ийн 1 дэх хэсэгт заасны дагуу бол гэрээ дуусгар болсон байна гэж бол үзэх үндслэлтэй байна гэдэг дүгнэлтийн хэсэгт хий гэсэн. Тэгээ та хэд маань хэрэг магадгүй ингээм хамтран ажиллах гэрээний хувьд яг онцлогийг мэдэхгүй ч юм уу те яг гэрээ дуусгар болохтой холбоотой зохицуултыг мэдэхгүй байгаа бол энэ холбогдох зохицуултуудын сургалт дуусны дараа бас өөрсдөө ингээд шалгаад үзээрэй. Тэгэхээр бид нар нөгөө энд дурддаггүй ч гэсэн бас нэлийн зүйлүүд бол тэнд бол байгаа. За бодлогын хувьд гэх юм бол хамтран ажиллах гэрээ бол дуусгар болсон байна гэдэг өмнөх хэсэгт дүгнсэн байгаа тийм. Тэгээд үргэлжлүүлээд за гэрээ дуусгар болсон юм бол үр дагавар нь юу юм бэ гэхээр яг тусгай анги дээр зохицуулсан байгаа байхгүй юу? 480-ийн 3 дахь хэсэгт за хамтран ажиллах гэрээ дуусгар болсноор биелүүлээгүй хилцлийг дуусгар болгож үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талууд хуваарлна гэж бол заасан. За өөрөөр хэлэх юм бол талууд бол иргэний хуулийн 478-ийн 11 заасны дагуу хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцгаар бол заасан байгаа. За хамтран ажиллах гэрээний хураамжийн хувьд гээд аваад үзэх юм бол талууд бол өөрсдөө тэнцүү хуваарлна. За бодлогын нөхцөлд бол осоор уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 60 сая төгрөгийг гаргахаар тохирсон. За зураг төслийн ажилд бол 10 сая төгрөг, за барилгын зөвшөөрлөлийн ажилд бол 25 сая төгрөгийг тус бол гаргасан. За үүнээс үзэх юм бол яг анх тохироход бол бид нар 60 сая төгрөгийн хураамжтай буюу 60 сая төгрөгөөр ингэж бид нар хамтын ажиллагаагаа ингээд санхүүжүүлнэ гэж үзсэн бол яг бодитоор гарсан зардал нь тэгвэл хэд юм бэ гэхээр 35 сая төгрөг гэж бол тодорхойлох боломжтой байгаа гэсэн. За тийм учраас бүгдээрээ иргэний хуулийн 478-ийн 11 засны дагуу хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдал буюу 35 сая төгрөгийг бол гэрээний талууд хамтран буюу тэнцүү хэмжээгээр хариуцах үндэслэлтэй байна гэдэг дүгнэлтийг бол хийж болно. За үүнээс үзээд одоо эцсийн дүгнэлтээ одоо бүгдээрээ хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Босор иргэний хуулийн 480-ийн 1-4, 477-гийн 1 дэх хэсэг заасны дагуу 35 сая төгрөг биш. Асуулт шин 35 сая төгрөг бийж болно. Гэхдээ бидний хувьд яг тухайн нөхцлөө ингээд шалгаад яг хэдийн шаардах хэрэгтэй байсан бэ гэдэг ингээд тоочны хариугаа бас амжилттай тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Асуулт 35 сая төгрөг гэдэг төрөйг шатах хэрэгтэй юу гэсний дагуу бид нэр заавалжгүй 35-ыг бүрэн хангуулж шаардна гэдэг тайлбарч тийм үү те бодолтыг хийх ёсгүй байхгүй юу. Тэгэхээр яг тухайн тохиолдолд хуулийн үндслэлтэд шалгаж агаад за яг барилгын ажлын үед бол 10-ыг шаардах хэрэгтэй юм уу? Зураг төслийн үед 25-ыг шаардж ирэх хэрэгтэй юм уу? За нийлээ 35 сая төгрөгийг яг энэ гэрээний дагуу шаардах хэрэг байна уу? За 35 сая төгрөгөөс талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас ашиг алдагдлаа бол тэнцүү хуваарлах зохицуулттай байна. Тэгвэл нийт гаргацсан байгаа 35 сая төгрөгийг осор мөнгөө гаргасан гэдэг утгаараа шууд 100% шаардах шаардлага байна уу? Хэрэгтэй юу? Энийг багасгах боломж байна уу гэдгийг бүгдээрээ энэ хэсэг дээрээ дүгнэлтээ өгнө гэсэн үг. За өмнөх хэсгийг дурдсны дагуу бол хамтран ажиллах гэрээний хувьд бол алдагдлыг бол талууд тэнцүү хуваарлах ёстой. За одоогийн байдлаар гарсан байгаа нийт зардал хэд вэ гэхээр 35 сая төгрөг. Тэгэхээр бүгдээрээ 35 сая төгрөгийг тэнцүү гаргуулах. Шууд 60 сая төгрөгийг оруулж ирсэн ээ. 60 сая төгрөгийг гаргах хэрэгтэй байна. Шаардах хэрэгтэй байна.
энэ үргийг биелүүлэх байна гэдэг байдлаар дүгнэлт өгöd байсан. Тэгэхээр та хэдийн үед хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь болохоор бодлогын нөхцлөө дахиад нэг уншаач. Энэ өгөгдөл дотроос яг ямар нөхцлүүд нэмэр ач холбогдолтой байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхойлъё. За тэгвэл асуулт яг ямар бүрийн нөхцөл чинь та эдийн толгойг эргүүлэхэд 60 сая төгрөг гаргахад хүрсэн гэдэг өгсөн. Гэтэ асуулт чинь барилгын ажилд 10 сая төгрөг, зураг төслийн ажилд 25 сая төгрөг, нийтдээ 35 сая төгрөгийг шаардах хэрэгтэй юу? Ач холбогдол өгж үнийн дүнгээ харах юм чинь юу вэ гэхээр 35 сая төгрөг үед зураг төслийн ажилд хэрэг зарцуулаад байгаа. Нөгөө талдаа барилгын ажил эхлүүлэхэд яг эдэн төгрөг зарцуулсан бэ гэдгийг хараад тэр нөхцөл ач холбогдол. За яг энэ бодлогын хувьд гэх юм бол сая ингээ бодолт маань тусчиж байгаа. Тэгээд зарим шалгуулагч нарын хувьд бол гаргасан тэгмүүд хүмүүсийн хувьд гэх юм бол процесс хуулийг оруулаад ирсэн. Шүүхэд ийм тайлбар өгч үе. Бидаас шаардлага гаргаагүй бурдагч тэгээд ингэж тайлбар өгсөн байна гэж бодлогын нөхцөл ороод ирэнгүүт ингээд автоматар ингээд процесс хуулийг ингээд шалгаад байгаа. Гэтэл асуулт чинь өөрөө хин хинээс юуг шаардах хэрэгтэй юу гэдэг асуулт тодорхой өгөгдсөн байхад хууль зүйн дүгнэлт хийн үү гэдэг ерөнхий асуулт өгөгдөөгүй л бол тэнд процесс хуулийг оруулж ирээд амар дүгнэлт өгöd яваад ах шаардлага байхгүй. Нөгөө талаараа та хэдийн хугацаа чинь ч гэсэн амжихгүй болсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бодлогын шалгалтын дээрээ асуултын амар сайн хараарай. Яг асуулт чи юу гэж өгөгдсөн бэ? Хэрвээ хууль зүйн дүгнэлт хийн үү гэдэг асуулт өгөгдсөн бол хин хинээс шаардах хэрэгтэй байж болох уу? Бүх хууль зүйн үндслүүдээ гаргаад ирнэ. За нэмэх нь процесс хуулийн хувьд бол магадгүй ингээд энэ тайлбар ингэж өгсөн байна. Нотлох баримтууд энэ авагдсан гэж байна. За нотлох баримтын хувьд бол ийм шаардлагыг хангах хэрэгтэй байсан, хангасан хангаагүй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар таад нэмэлт дэлгэрэнгүй тийм бодолт ч гэдэг юм уу тайлбаруудыг бол энэ дунд нь ингээд шигтгээд хийгээд явчих болно. За зарим хүмүүсийн хувьд ингээд шалгалтын бодолтыг ингээ харахаар тэр чигтээ тэр хоёрын хооронд тим гэрээ байгуулжээ. Иргэнүүлээ тэдийн дагуу шаардна гэж орхичихсан. Танаас хэрвээ үнэхээр тим хариулт авах гэсэн бол энэ бодлогыг ер нь бол авахгүй юу? Тэгэхээр та яг хууль зүйн үндслэл чинь юу вэ? Тэр хууль зүйн үндслэлийг чинь урьдчилсан нөхцөл буюу яг ямар тохиолдолд тэр төрлийн гэрээг хийгдэх юм? За худалдан авах гэрээний хувьд бол нэг талаас хөрөнгө заавал шилжүүлэх хэрэгтэй юм байна. Нөгөө талаас заавал төлбөр төлөх хэрэгтэй юм байна. Үнэхээр тэр төлбөр нь төлөгдөөд хөрөнгө нь шилжсэн мүү үгүй мүү гэдэг дээрээ та хэд ингээд сурсанц буюу бодлогын нөхцөлт өгөө хууль зүйн үндслэлийг харьцуулаад хооронд нь яг нийлж гинүү гэдгийг ингээд тодорхой шалгаад явах бол зайлшгүй шаардлагатай. Тэгэнгүүт хүмүүс тэрийг хийгээгүй бодолт чинь өөрөө ингээ хит богино байх юм бол танд өгөх байгаа үнэлгээ чинь ч гэсэн амар буураад явах магадaltaй. Тэгэхээр аль болох бодолтоо ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад нөхцөлтөөгөө уяад хуулийнхаа хувьд ч гэсэн нөхцөлтөө нийцж гин үгүй юу гэдэг дээр нь явцын дүгнэлтүүд хийгээд бүр шаардлагатай гэх юм бол явцын дүгнэлт гэж яагаад эндээс ийм гэсэн учраас ингэж байж болно ч юм уу болох юмаа гэдэг байдлаар илэрхийлээд яваарэ. Тэгэд асуултанд өгөгдөөгүй юмн дээр амар фокуслах шаардлага бол байхгүй. Тэгэд дахиад тавтаад хэлэхэд та хэд маань яг ямар төрлийн ямар харилцаатай холбоотой өгөгдөл өгөгдсөн бэ? Тэрнтэйгээ холбоотойгоор хэрэглэгдэх хууль тогтоомжийн үндслэлээ амар сайн тодорхой гаргах шаардлагатай байгаа шүү. За дуун гацсан хэвээрэл байна уу? Гайгүй юу? Минийх дээр багшаа байж байгаа л гацаад нөө бүр таг болчиход тах юм. Тэр нь яаж байгаа юм бол? Би жоохон сул яриад иж магадгүй. Ер нь бол сая ингээд бодох аргачлал ерөнхийн нэг гэрээнээс үүдэлтэй шаардлагатай хувьд бол яаж бодох вэ гэдэг аргачлалыг бол заасан. Тэгээд нэг кейс дээр бол бүгдээ сая ажиллачихсан байгаа. Тэгэхээр эндээс ойлгоогүй ч юм уу те яг бодох
одоо бид нөө юуг анхаарах вэ гэдэг тийм асуултууд байгаа бол та хэд минь нээлттэй асуугаарай. Сонсоогүй хэсэг байвал бас дахиад тайлбарлуулж болно шүү за. Асуулт байна уу манайхаа? Тэгээ бас ойлгоогүй ч юм уу, нэмэлт яг энэ дээр дурддагаагүй ч гэсэн ингээд асуумаар байгаа асуултууд байвал хэлээрэй. Ойлгомжгүй зүйл байсан уу? Эсвэл ер нь бодох болоод тестийн шалгалтанд ер нь юуг анхаарах вэ гэдэг асуултууд байсан ч болно шүү дээ. За байна уу? Бүгдээрээ багшаасаа асуух асуулт байгаа юу? Яриа сонсогдож байна уу? Сонсогдож байна гэж асуух асуулт алгаа. За. За бүгдээрээ тэгвэл ингээд багшийнхаа хичээлийг өндөрлүүлэх үү? За тэгээд би систем дээр дахиад нэг нөгөө хөтөлбөр дотор нь шинэ сорил орсон байгаа. Тэрийг бас яг хаанаас яаж ажиллахыг тайлбарлаж зааж өгнө. За багш нь байгаа учраас бүгдээрээ асуух асуулт байвал асууж байгаарай. За тэгэхээр энэ дээр шинээр юу тест орсон байгаа. За энэ хичээлцснийх нь хөтөлбөр дотор руу орохоор хөтөлбөртэй бүх тестүүдийг холбоод өгсөн байгаа. Тэгэхээр бид нэр тухайн одоо нөгөө тест тухайн сэдв дээрээ дарж ороод за ингээд нөгөө тесттэй ажиллаа явчихна гэсэн үг. За энэ нь болохоор яаж байгаа юм гэхээр нөгөө одоо жишээ нь энэ кибер аюулгүй байдлын тухай хууль дээр хідэн тест байгаа нь тэр тест нь бүгдээрээ орсон гэсэн үг. Тэгэхээр бүгдийг нь ажиллаж дуусаад нөгөө нээлттэй сорилт ажиллаж байгаа шигээ дараа нь үр дүнгээ хардаг. Энэ маань манай суралцагчдаас 1-2 хүнээс санал ирсэн учраас би бүх тестийг холбоод өгсөн байгаа. Тэгэхээр бүгдээрээ нөгөө тест цэснээсээ ажиллахаар шууд зөв буруу нь харагдаад явдсан бол энэ хөтөлбөр цэснээсээ ажиллахаар бүгдийг нь ажиллаж дуусчиж дараа нь үр дүнгээ хардаг байгаа. За энийг ийм болгоод өгсөн байгаа. За дээрэс нь би ойлгомжтой зэгцтэй болгох үүднээс бүх тестүүдийн дугаарлуулаа явуулж байгаа. Тэгээ яг 24 оных номны дугаараар өнөө маргааштай дугаарлагдаад дуусчихна. За яг одоогоор 2, 3, 4-р бүлэг бүгдээрээ дугаарлагдсан байгаа. Давхар нөгөө тестэн дээр нь багасаа алдаанууд байсан учраас тэрийг нас асуулаад явуулж байгаа шүү. Тэгэхээр өнөө маргааштай яг энэ ажлыг хийгээд дуусгачнаа. За ингэж хийгээд бүгдээрээ нөгөө яг нээлттэй сорил ажиллаж исэн шигэ үр дүнгээ хараа явчихна гэсэн үг.
Нээлттэй сорил дээр нь сорилын болохоор багш нь үүсгэж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр жишээ нь Монгол Улсын үндсэн хуулийн 192 асуулт байгаа бол тэрнээс одоо төвүүрийн аргаар 40 ч юм уу 50-ыг аваад таныг сорж үзэхээр үүсгэсэн гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ тест системээсээ тесттэй ажиллаад давхар нөө хөтөлбөрөөсөө тесттэй бас ажиллаа явна гэсэн үг. Тэгээд энэчнээсээ нэлээд ажиллаж байгаад өөрийгөө сорихоор бол энэ сорил нээлттэй сорил руугаа ороод тестүүдээ давхар ажиллаа явна гэсэн үг. За энэ дээр тест нэмэгдсэнийг хэлэх гэсэн юм аа. За манайхнаас асуух зүйлээ нөө бүгдээрээ системтэйгээ хамгийн түрүү маш сайн танилцах хэрэгтэй шүү. Хаана юу байгааг нь сайн ухаж үзээд. Тэгээд бүгдээрээ шалгалтынхаа үр дүн харж чадж байгаа бах тий. За энэ шалгалт гэсэн лөө ороод энэ гүйцэтгэсэн шалгалтууд гэдэг рүү таны ажилласан бүх шалгалтууд ийшээ ордгий шүү. Тэгэхээр нөгөө өмнө нь өгсөн шалгалтуудаа бүгдийг ийшээ ороод үр дүнгуудээ хараад явна гэсэн үг. Тэгэхээр би өмнөх шалгалтын дээр хэд авч исэн байна. За одооны шалгалтын дээр хэд авж ийн хэр ахисан байна гэдгийг ингээд харьцуулаад хараад явж болно гэсэн үг. Уучлаарай нэг юм асуучих уу? За тэгээрэй. Тэр нөгөө нэг хариултгүй тест номны 2 дугаар бүлэг дээр жишээлбэл эрүүгийн хуулийн дээр 58 дугаар асуулт гэхэд нөгөө нэг эргэлзээтэй юм байгаа даахгүй хариулт нь. За. Хүүхдээ хараад зөв хариултаа ингээд нөгөө системээс өгж байгаа хариулт нь тэр хариултгүй тестэн дээр одоо системээс буруу зөв хариулсан байна гэж байх уу? Систем дээр хийж оруулахдаа яаж оруулсан тэрүүгээрээ л байгаа гэсэн үг. За би энэ дээр нэг багшийн дугаарыг өгье. Яг энэ 2 дугаар хэсгийн тесттэй холбоотой асуултуудыг бүгдээрээ алтан түвш багшаас асуугаад явна. Багш нь яг энэ хэлээд байна. За дугаарыг би яах вэ? Одоо тэмдэглээ авчих юм уу? Өөр тэмдэглэж авах. За тэмдэглээд авчаа. 9904 04 10 99 19. За баярлалаа. За тэгээ энэ дээр бас нөгөө үндэслэл нь ягаа ороогүй энэ төр гэдгийг багшаасаа сайн асуугаад аваарэ. За тайлбар хийгээд өгнө багш нь. За энэ ийм тест яг энэ 2 дугаар хэсгийн тесттэй холбоотой бүх юм саяын дугаараас бүгдээрээ лавлаад шууд асуугаа яваарай. За өөр асуух зүйл байна уу? Алгаа баярлалаа. За. Шинэ орж ирсэн өмнөөс маань хичээлийн хуваарийг бас эндээс харж байна. За өмнөх 20-нд орох байсан лайв хичээл нь багш нь эмнэлгээр явах эрүүл мэндийн асуудал гарсан учраас хичээл нь 27-нд орохоор болоод хойшлсон байгаа шүү. За энэ хагасаа өдөр болгон бүгдээрээ тестийн шалгалтууд өгдөг байгаа. За нэг тестийн шалгалт маань өчигдөр явсан. Тэрийгэ бүгдээрээ хийж амжаагүй байгаа бол өнөө маргааш тгийгээ амжуулаарэ. За бүгдээрээ асуух зүйл байхгүй бол хичээлээ ингээ өндөрлөх үү? За хичээл заасан багштай баярлалаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон суралцагчдаа бас бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тесттэй холбоотой асуудалтай зүйлүүд гарвал шууд скриншот хийгээд зургийг явуулаад өгөөрэй. Манайхан бас нөгөө энэ олон тестийн дотроос нөгөө хайхад бас жоохон удаад ах шиг байна. Тэгэхээр та нараас минь алдаатай тестийн шууд түрээдрүүл тэр дорн шууд янзлаад өгөхөр байгаа шүү. За ойлголоо. Эхнээс нь ахиад шинжилээд хараад явж байгаа. Тэг ганц нэг алдаатай тестүүд байсан байна. Уучлаарай тэн дээр. За баяртай манайхаа. Бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа, баяртай.